Исла Таканио гэж юу вэ? Цахим орчны фэнүүдийн зохиосон аналог аимшигын түүх болон кино багийнхны анх хассан Юрийн гавлын цэцэрлэг 4 гэсэн киноны нут зохиолоос сэтүүлсэн Исла Таканио арал дээрх хүн динозаврын эртлүүцэдэг үүссэн түүхийг тайлбарлая. Арал яагаад ийм аимшигтай болсон бэ? Хүн ба динозаврын ДНХ-гийн нэгдэл зүгээр нэг динозавр бүтээхээс уйдсан эрдэмтэд тэднийг улам ухаалаг тушаал биелүүлдэг аимшиг дараатан болохоор шийдэж. Тэдний хийсэн туршилт ямар үр дүнд хүрснийг та эндээс харж болно. Энэхүү цуврал аналог хоррорын баримтуудаас үзэхэд арал дээр хамгийн ихэнд хүн раптор болон хүн синозаврын эрэлтлизүүд бий болсон байна. Зургуудаас харахад генийн гажигаас шалтгаалж амьтдын гавлиас яг хүн шиг хэлбэртэй болж өөрчлөгдсөн бөгөөд тэд урт хуруутайгаар ухаанд хүний тархиар зэвсэглэгджээ. Тэднийг анх дайнд ашиглах зоригоор цэргийн зэвсэг болгон бүтээсэн гэх нууц тэмдэглэл байдаг. Аимшигтай туршилт зөвхөн махан тэжээлтнүүдээр зогсоогүй бөгөөд аврагурт хүзүүтнүүдийг хүртэл генийн өөрчлөлтөд орж арал дээр ажиглагдаж байсан инженерүүд рүү шөнийн замд дайрч байсан машины хяналтын камер дүрсүүд сошиал орчинд задарсан юм. Тэдгээр амьтдын уураг дээрх бүрэн гажиж цуснд шунаг цэцэрлэг мутантууд болон хуурчээ. Энэхүү түүхийн гол баримт нь эдгээр эртлизүүд хүний ухааныг авснаар зөвхөн ан хийхээс гадна өөрсдийн гэсэн хачин соёл бүр шүтлгийг бий болгосон гэх онол юм. Шүн дунд ойн гүнд нууцаар түүдэг галаасааж түүнийгээ тойрон яг л хүн шиг хачин хөдөлгөөнөөр зан үйлддэг байсныг энжийн дулаан мэдрэгч камеруудаар уулган үлдээсэн гэж хоррор сонирхогчид үздэг. Тэд гартаа чөтгөрийн 5 үнцэг мэт тэмдэг барьсан авраг далавчид мангасыг өөрсдийн бурхан мэт шүтдэг байжээ. Исла Таканио арал дээр юу болсныг нууцлахын тулд засгийн газраас тусгай багийг илгээсэн боловч тэдний толгой талын орой дээрээс ийм урт хөлтэй аалц шиг хачин амьтад бүслэн харж байсан баримт үлдсэн байна. Тэрхүү тусгай багийнхан бүгд сураггүй алгуулсан бөгөөд арал дээр чухам юу болсныг гэрчлэх цорын ганц зүйл бол одоо таны үзсэн энэхүү хуучин гэрэл зургууд юм. Хэрэв танд энэ түүхт сонирхолтой байсан бол лайк дарж суугт маань нэг дээрээ.